Энэ удаагийн дугаарын маань event гэгч Relax brand. Татдаггүй бол татгал. Just relax. За арам нэгэн баярлаа. Өөрсөнд баярлаа. За KK гэдэг шууд артистнуудын фото тэгээд story-наас өнөөдөр яриа хэлж бодлоо. Яадаг үсэн. Хипхоп дуунуудыг ингэ сонсонгууд надад аягүй их сонсогдоод идэг гэсэн байхгүй. Тэгээд KK дууных нь өгнүүдийн завсар ингэ адлибс болж орж ирээд тэгээ энэ яагаад надад байнга юм KK гэдэг хэсэг нь ингэж аягүй тод сонсогдоод хүмүүс анзаардгүй. Тэр зүгээр л юм тэр цаана явж идэг сленг. Тэнгүүт надаас аягүй тод сонсогдоод харна. За би үсээ нэг сонсоод бас сонсох хэрэгтэй юм байна гэж бодоод тэгэл бас сонирхолтой санагдаад KK гэдэг нэрс талсан да. Тэгэл KK хүүхэд нас ер нь одоо энэ хипхоп гэдэг урлагтай нь холбогдож байна уу? Хүүхэд насаа хаана яаж өнгөрүүлжээ? Багасаа ингээд аав болон авгах хоёр ингээд хипхоп аягүй сонсдог хүмүүс байсан. Тэгээ нөгөө залуу аав болохоор тэгээд аавын дүү гэхлээр ч мэдээж бас залуу хүмүүс тэгээд хипхоп аягүй сонсдог. Тэгээ надтай ингээд ярилцаад намайг жоох хүүхэд гэж бодохгүйгээр аягүй хипхопын талаар ярьдаг байсан. Тэгэл за гэт хиндээ надад жоохон чихэн тэртэй санагддаг байсан шиг санагдаад байгаа. Тэгээд сүүлдээ би ингээд дагаж дуулцсан нөгөө хоёртойгоо хамт ингээд булап хийгээл явж идэг болсон байсан. Тэгээд багнаас аягүй их нүүж сууж өнгөрсөн би ч одоо 12 жил сураад цэцэрлэгтэйгээ их сургуультайгаа гэхээр 14 жилийг ингээд өнгөрөөсөн. Тэнгүүд тэр хугацаанд би 7 сургууль шилжсэн, цэцэрлэгтэйгээ 8 өөр газар сурсан. Тэгээд аягүй их хүмүүстэй танилцаж олон газар нүүж өнгөрөөсөн да. Тэгвэл хүүхэд байхасаа за ингэж дуулдаг, хипхоп сонсдог байсан юм. Яг уран бүтээл хийж эхэлсэн хугацаанд хийсэн юм би. Уран бүтээл хийж эхэлсэн. За хий гэж бодсон үе нь болохоор мэдээж бага наснаасаа хипхопыг дуурайгаал дагаж өглөөл. За би өөрөө юм хүн болол гоё юм байна. Бид нар шиг ингэж дуулдаг иймэрхүү зүйлс хийдэг. Аягүй сонирхолтой санагдаад ер нь яг нэг миний зүйл муу юм шиг мэдрэмжийг тэр үеэс одоо нөгөө хүмүүс чинь ингэж идэг ш нэг өөрийгөө олоогүй өөртөө танилцаагүй би яг юу сонирхдаг юм бол гэдэг хүмүүс байдаг ш. Би болохоор нэг тэр үеэс л за би энэ зүйлийг хийх ёстой хүн юм байна гэд ботцсон ерөнхий шийдсэн. Тэгээд яг анх өгчээд дуу игээд эхэлсэн үе нэг 18 9 байсан үе. Тухайд яг нөгөө анх удаа өөрөө дуугаа хийж яхад ямар мэдрэмж авч ирсэн бэ? Хүлээлтээс нь ингээд давсан уу? Эсвэл ийм хэцүү юм уу? Би чадах юм уу гэж бодож байсан. Анх хийхэд бол нөгөө юм бодохгүй яг ингээд төсөл сонирхлоор хийж байгаа болохоор гоё байсан надаа. Маш гоё байсан. Би яг энэ зүйлийг хийх гэж төрсөн юм байна л гэж мэдрэмж авч ирсэн. Ер нь ямар ч гоё зүйлээс өөрийнхөө дуртай одоо хүмүүс чинь нэг сакс тоглох ч юм уу, бүжиглэх ч юм уу, ном унших ч юм уу нэг юм гоё мэдрэмж төрүүлдэг зүйлүүд нэдэг ш. Надад болохоор яг хөгжим ихээр л юунаас ч авдаггүй тэр содон мэдрэмжийг авдаг байсан. Одоо харин хөгжим ихээр би чадж байгаа болоо ингээд хичүүл яах бол гэж аягүй их боддог болсон байлаа. Тийм үү. Яа энэ юутай энэ нэг хүмүүст буруу үлгэр дуурал үзүүлчихгүй юмсан. Одоо залуучууд аягүй их сонсоод байгаа. Хүүхдүүд ялангуяа. Тэгээ энэ хүүхдүүдийн хүмүүжилт бас аягүй нөлөөлдөг гэдгийг анзаарсан. Одоо бид нараар шууд нэвт бид нараар хүмүүжиж байгаа хүүхдүүд хүртэл байгаа. Одоо тэр хүүхдүүд чинь нөгөө гэртээ харангуут аав ээж нөгөө л нэг ярьдаг юм яриад за чи ийм хүн болох хэвээр, за чи гэр орноо цэвэрлэх хэвээр, за чи ингээд хариуцлагатай хүн байх хэвээр гэдэг зүйлүүдийг яриад нөгөө залхацсан байдсан юм шиг. Тэгмэд бид нар болохоор одоо дуугаараа чихэнд нь ингээд аялгуулаг оруулангаа тэнд үгнүүд нь яг юу гэж бичиж байгаа. Тэр хүүхдэд яг юу гэж хүрэх хэвээр энэ хүүхд ингээд биччихвэл ийм мэдрэмж авах юм байна ч гэдэг юм уу.
тэгэхээр шууд тийм нэвт толботой гэдэг зүйлийг айгүй анзаарсан болохоор айгүй зинзүүртэй ханддаг болсон. Тэгвэл KK 17 18 тагаас дуу хийчихсэн гэж байна шүү дээ. Тэр хэрвээ ажил хийж байгаа бол давхар ингэж дуу хийхэд хэцүү гэж хийж шүү дээ. Тэгэхээр ер нь KK ер нь мэрэгжил эзэмшсэн юм. Яг тогтсон мэрэгжил бол эзэмшээгүй. Тогооч хийдэг байсан. Тэгээд шивээс хийдэг байсан. Тэгэл ингээл бусд нь болохоор жижиг сажиг барилга зөө хөш яасан ингээл айгүй их юмнууд оролдож үзсэн л дээ. Тэгээд яг эцэст нь тэр болгоныг хийж яхад энэ дотор нэг хөгжим хийх юмсан, дуучин болох юмсан, рэпер болох юмсан, би өөрөө ийм хүн болох юмсан гэдэг зүйл маань ингээл байгаа л гэдэг байсан. Тэгээд энэ зүйлийг ингээд за тэгвэл би эднийг хийгээд хадгалжийн найзах нь би одоо ингээд тэр үед ажил хийдэг байхдаа өглөөс ирэхэд надад аюу хэцүү санагддаг байсан бол одоо би ингээд дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор би өглөө сэрүүлэггүйгээр сэрээд за одоо би энийг амжуулах хэрэгтэй гэд өөрийнхөө төлөө аюугүйгээд дуртай зүйлээ хийж байгаа болохоор ийм ялгаануудыг аюу их ингээд анзаараад ингэсэн болохоор за би ер нь нэвч шуутын зүйдийг хий гэд шийдсэн. Их сургуульд орсон юм уу? Их сургуульд орсон. Их сургуульд ороод эцэгт хууль эрх зүгээр нөө нийгэмдээ ерөнхий сайн байсан. Тийм. 10 жилд нийгмийн ухааныг айгүй судалж айгүй ажил бүгдл өгдөг байсан. Тэгээд нийгмээрээ шалгалт өгөөд тэгээд за энэ нийгмээр ямар мэрэгчлүүд байдаг үлээ гэж харж байгаа. Тэгээд хууль эрх зүй маа гэрийнх нь намайг за наадах чинь зөв юм байна. Тэгээд би орсон эхний семестртээ суусан. Тэгэл за энэ миний байх газар бол биш байна гэж ойлгосон. Тэнд яг гэвэл миний орон зай ерөөсөө байгаагүй. Одоо шууд шулуухнаар хэлэхэд тэнд хүүхдүүд мэрэгчлээ сонгоцсон, юу их ойлгоцсон, тэрний хандлага ингээ хичээсэн хүүхдүүд байгаа. Тэгсэн би тэнд болонгууд яг үүндээ зүгээр гэрийнхэн тийм зүйл хий гэсэн болохоор очиод ингээд тэгсэн. Тэгээ би өөрийгөө чагнаад за би яг юу хийх гээд байна. За энэ зүйлийг хийхэд тулд би ядчил соёл урлагийн их сургууль байх хэрэгтэй юм биш үү гэж бодонгуудаа за энэ бол миний байх газар биш байна гэд гэрийнхэн зөвшөөрөөгүй л дээ ууралсан их сургуулаа гэд хайж болохгүй. Тэгэл би шууд за надамаагүй энэ бол миний амьдрал гэл шийдэл хичээлдээ маргааш насны яваагүй дээ. Тэгээд эсэс дарсан юм Араагүй. Тэнд орохлоор бас олон төрлийн авьяастай байх ч гэх юм уу одоо төгсөөд яг зөвхөн одоо бид энд дууны ангиар ингээд явсан байлаа ч гэсэн одоо энэ хипхоп гэдэг зүйлтэй жоохон холбогдохгүй юм шиг надад санагдаад. Тэгээ миний амьдралын маяг болон хипхопуудын дуулдаг тэр зүйлстэй дуучин байсан бол яг хөө тэнд байх нь тохиромжтой баг. Рэпер хипхопын гэж бодож байгаа хүнд бол тэнд нэг тийм наалтахгүй хаа гэж би хувьдаа зүгээр бодсон. Тэгээд шууд ажил хийгээд явсан уу? Сургуулиасаа гараад эсвэл шууд дуусан. Ажил хийгээд нэлээд явсан. Хамгийн ихний ажил юу байсан бэ? Хамгийн ихний ажил нь гавкд хаан үнст тоогооч туслах тоогооч хийж эхэлсэн. Тэгээд цаашлаад барс дээр гөрүү шиг хийсэн. Одоо тэгэхэд чинь нөгөө нэг одоо би явдлаа ярихгүй л дээ. Шууд шулуухан ингээд үнэхээр яг юу болсон гэдгийг ингээд ярина. Би гэрээсээ явсан. За би одоо ингээд одоо мэдээж надад манай гэрийнхэн ууралж байгаа. Чи ингээд сургуульд оруулаад ингээд ийм юмнуудыг ингээд бүрдүүлээд өгч явахт яагаад ингээд ингэчихэж байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр нь би жоохон хувьдаа бодохдоо үнэхээр л зөв замаа сонгоцсон л гэж шийдсэн. Тэгээд за би явлаа. Би амжилтанд хүрэснийхаа дараа гэртээ буцаад ирнэ. Би яг зорьсон зорилготой хүрснийхаа дараа буцаад ирнэ. Тэгээ би одоо ингээд өөрийнхөө зам мөрийг хөөгд явлаа гэд. Эхэндээ болохоор манай гэрийнхаа тэгжээс та
өөрийгөө ол өөртөө танилцсан. Яваад үз амьдралд юу тохиолддгийг хараад үз. Зөвлөлтөө тэр бол маш зөв гэж би одоо бодож байгаа. Маа эцэг их ерөнхий жоохон намайг өөрөө биеэрээ туулаад хэлэхгүйгээр чи ингэх юм бол энэ дээрээс уны шүү гэж хэлэхгүй. Улаан цай харж байгаа ч гэсэн за нүдэ анаад за наавч одоо өөрөө унаг гэд хаяад унахт нь за тэгж байгаа. За одоо чи ингэх юм бол ийм мэдрэмж авдаг болохоор чиндээс ингэж болохгүй гэдэг зүйлийг дараа нь ингэж ярьдаг. Тэгэд яваад үзгээд гисэн би тэгээд яваад нэг 14 онд ч байжсэн чинь манай гэрийн хацлага гэр орондоо ирээчээ. Ярилцъя. Тэгээ буцаж очиод ярилцаад тэгсэн чинь за чи үнэхээр шийдсэн юм байна. Энэ зүйлээ хийгээд үзээ. Чи залуу байгаа. Чамаас ингээд энэ зүйлийг үнэхээр хүсэж байгаа чинь ингээд мэдрэгдэж байна. Тэгээд хичээгээд үз. Болохгүй болвол одоо бидний хэлснээр явна шүү. Чи өөрийнхөө нэг амьдраад үз гэсэн. Одоо би өөрийнхөө амьдраад гэрээсээ ерөнхий яваад нэг 5 жилийг өнгөрөөж байна. 10 жилдээ төгсөөл ерөнхий явцсан. Тэгээд тэр хооронд хамгийн хэцүү байсан ажил барс дээр гөрөв шиг хийх байсан. Тэнд ер нь бол амьдрал жинхэнэ буцалдаг. Тэнд яагаад ажил хийдэг байсан бэ гэдэгэнгүүт би нэг гэртээ очихгүй гэд хэлсэн. Тэгээд тэнгүүд найзандаа амьдэрдэг. Тэгээ маа найз зин гэр бүлийнх нь бизнес тэнд байдаг. Тэгээ би зүгээр сууж яхаар гээд одоо тэнд айлт ингээд амьдраад байх чинь буруу штэ. Тийм гэр бүлтэй. Тийм. Ер нь бол одоо манай ээж гэж манай ээж хүн байгаа. Манай заах гэж манай ах шиг хүн байгаа. Миний гэр бүл гэж хэлж байна. Тийм. Одоо миний нөгөө тийм гэрээсээ яваад тэнд дахиад нэг гэр бүлтэй болсон. Тэгээд тэнд очиад за ингээд хэвтээдэж болохгүй. Би одоо ямар гэртээ байгаа ш. Энэ хүмүүст ямар мөнгө төлж байгаа ш. Би л өвдөө тэгж бодож байгаа ш. Тэр хүмүүс бол намайг өг таалгаа мэдээж байнга нээлттэй. Ингээ өснөрөө бай, гэртээ байгаа юм шиг бай. Яавал тухтай байна гэдэг. Би болохоор дотроо тийм бодоод за би хөдлөх хэрэгтэй гэхэд. Тэгээ найзтайгаа хамт хоёлаа тэнд ажиллаад тэгээ араас нь за би хипхоптой холбогдлолтой ер нь л тэгэл ингээл дандаа л хипхоп. За эднэр маань юутай холбогддог вэ гэдэг ингүүд шивээс. За хипхопод яагаад ингэ шивэстэй гэдгийг. Яагаад ингээл шивэстэй байх ёстой. Энэ яг юу илэрхийлээд байдгийг гэдэг зүйлийг гүнзгий ойлгохын тулд өөрөө хийж сурыг гэд. Тэгээ сургалтанд явсан. Тэгээ хийдэг болсон. Тэгээ хийгээд явж агаад жоохон юм мэдрэмж бас төрөөд за хүмүүсийн арьс энэ чинь юм олон жил ингэж үлдэх зүйл юм байна. Гэт за окей энэ бол биш. Хүмүүсийн арьсаар ингэж тоглож болохгүй. Буруу юм байна. Тэнгүүд араас нь барбер хийсэн. Барбер олонгууд бас яг барбер шоп гэдэг шилтгаан нь эмэгтэй ус засдаг. Тийм. Зөвхөн эрэгтэй ус засдаг. Эрэгтэй ус засахдаа бас барбер шоп гингүүд яг одоо Монголд олонгууд ерөнхий хүмүүс үсчин гэдэг. Тэр зүйл олонгууд яг нэг Америкт болохоор үсчид болонгууд одоо юм хай класс хүмүүс их ч юм уу засдаг тийм газрууд тусдаа байдаг. Барбер шоп нь одонгууд яг нөгөө одоо Геро таавны яг Америкуудын харуудын ч юм уу амьдардаг тэр газруудаар шууд ингээд туршлагатай сертификаттай хүмүүс ч байх албагүй. Тэнд зүгээр усны машин дуул хийгээл засдаг тийм газруудыг барбер шоп гэдэг. Одоо бол хөгжүүд илүү гоё болоод ингээд бүр маш нээлттэй болсон байгаа л да. Яг тийм үүсэл гарал нь болохоор тийм. Барс зах дээр очиод хичнээн хүүхэд тэрэг төрж байгаа болдоо гэж жишээ нь би ингэж нөгөө анзаарч харахгүй шүү дээ. Мэдэхгүй. Ах тэмдэж оюутан байхдаа барс зах руу очиж исэн. Тэгээд тийм хүүхэд
хэрэг төрөө явж байгааг бол би хараагүй. Тэгэхээр чи яг ингээд дотор нь байхад өөр тэнд бас ингээд хүүхдүүд ажил хийдэг байсан уу? Ямар зорилгоор ажил хийж байна? Ер нь ингээд анзаараад үзэхлээр би нөө аюу их нүүрсэн гэдэг ихсэн шүү дээ. Тэнгүүд тэр газартаа дороо хийж нэг жил байдаг ч юм уу. Тэгэхээр ерөнхий тэр газарт одоо ингээд хүмүүнцгээ холбоотой болоод ойлголцоод хүмүүстэй танилцаад хүмүүсийн тэнд амьдрал ямар байгаа, тэнд ертөнц ямар байгаа, тэнд байдаг хүмүүсийн юу бодож байгаа, тиймэрхүү зүйлүүдийг ингээд анзаараад явчихж байгаа юм л та. Тэнгүүд одоо чинь шууд нуулгүй хэлэхэд болвол надад эрдэнэтэд хүүхдүүд айгүй боломжийн амьддаг юм шиг санагддаг. Тийм. Яагаад вэ гэхээр GOG гэдэг том үйлдвэр байгаа. GOG-ийн ажилчид ер нь өндөр цалин авдаг гэж бодож байна би. Тэнгүүд тэнд мэдээж бас өөр нь мэдээж байгаа л да. Гэхдээ ерөнхий нийгмийн дундаж давхарга нь болонгууд ер нь жоохон балансаас гайгүй. Тэнд бол хүүхдүүд ядчил одоо жишээ нь би ингээд дамтарчаад эмээгэнтэй амьдэрдэг байсан. Тэнгүүд тэнд ингээд амьдэрдэг байж хахад хүүхдүүд тэнд шууд 100хан тэр галт түлээл түүхий гурил хайраал өлсгүнд болттой идж байгаа. Тэгэхэд энд болвол гэрт нь идэх юм байсан ч гэсэн гадуур хоол идэхийг сонгож байгаа ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг ингээд айгүй их анзаарсан. Тэгээд тэнд барс дээр надаас жоох хүүхдүүд мэдэж байгаа. Би жоохон тэр үед болонгууд юу байсан ч гэж одоо ч тийм байж магадгүй. Амьдрал үзээгүй. Тийм. Тэнд надаас жоох хүүхд надаас их килограммын зүйлийг шалт авахгүй өргөд явж байгаа байхгүй. Тэгээ инээсэн. Би олонгууд тэнд жоохон shit. Би яг юу хийгээд байгаа юм бэ ч юм уу. Ямар хэцүү юм бэ. Ингээ хөлсөндөө хөлс болцсон. Хөлсөн дээр ингээл гурил нь алдсан. Тэр нь ингээл би энд ингээл зунгаарлалтал. Тэгэл цалингийн хувьд бол асуудалгүй. Би хийснийхаа хэрээр авч байгаа болохоор. Тэгээд тэнгуут тэнд байгаа хүүхдүүд олонгууд яадаг вэ гэхлээр би олонгууд тэнд нөгөө дурандаа тэнд миний амьдрал зүгээр асуудалгүй байгаа шүү дээ. Тийм намайг ингээ гэртээ ирээ. Тийм гэртээ ирээ юм чи ингээд болж байгаа юм уу бүтэж байгаа юм уу? Манай ээж аав тэнд өдөр болго надад санаа зовоод байж хахад би үгүй нөө шаранда. Тэгээ би очихгүй гэсэн. Тэгээд тэнгуут би олонгууд дурандаа тэнд байгаа. Тэнгуут хүүхдүүд тэнд яг үндэ айгүй их асуудалтай. Одоо хоногийн хоол тэнд ингээ ганцаараа амьдэрдэг хүүхд байгаа байхгүй. Тэнгуут тэр хүүхдүүдийн мөрөөдөл яг үндэ шал өөр зүйл байгаа байхгүй. Тэр хүүхд хичнээн мөрөөдөлтөй ч гэсэн хичнээн тхийг хүсэж байгаа ч гэсэн өнөөдөр би миний эзүүлсэд байна. Өнөөдөр би гэрте очингууд хоолгүй, тог байхгүй, гал ус байхгүй ч юм уу. Тийм зүйлээс болоод ингээд өнөөдрөө болох гэж амьдарч байгаа хүмүүс тэнд бас цөөнгүй байдаг. Тийм. Тэгэхдээ тэнд нэг тийм бүр амар юм. Одоо хэцүү амьдрал бол гайгүй. Ер нь бол тэнд бизнес эргэлдэж байгаа шүү дээ. Хүмүүсийн олдог, цалин олдог. Хийж байгаа зүйл нь л өөр болохоос хэрэгцээ одоо хангагдаж байгаа шүү дээ чинь. Тэгвэл хэрвээ KK тий за хуульчин мэргэжлэр сурах гад орсон. Тэрийгэ болоогүй. За тэгээ бас гэрээсээ өөрөө ингээд бие дааж амьдрах гад гараагүй. Байсан бол ингээд одоо ч гэсэн ингээд дуу хийгээд явж явах байсан уу? Үгүй гэж бодож байна. Ер нь зөндөө үгүй байх боломжууд байгаа. Одоо адгэлж наацх нь намайг үнэхээр хүчлээд чинь сургууль сурах хэрэгтэй ч гэдэг юм уу. Альсвал би яах аргагүй ирэхэнд ороод ажил хийхээс өөр аргагүй ч болдго юм уу. Иймэрхүү зүйлүүд байсан бол бас л нөгөөд нэг өглөөс ирдэг, ажилдаа явдаг, гэртээ ирдэг, хоолой иддэг, унтдаг ч юм уу. Тийм тойрогт ингээд ер нь л орж гал байсан. Тэгээд олон зүйлд үгүй гэж хэлсэн, олон боломжуудыг хоош нь тавьсан,
энэ зүйлээ л хийнэ гэд нэгэн шийдсэн. Тийм. Хэрвээ тэгжсэн бол хуульч болоод явах байсан ч юм уу. Эсвэл өөр мэрэгчлэлтэй болоод явах байсан ч юм уу. Гэтэ яасан ч буцаад огтлцгал байсан баг гэж бодож байна. Гэхдээ хамгийн гол нь цаг хугацаа их алдах байсан баг. Маш сонирхолтой түүхүүд сонслоо. Одоо KK-ийг тэгээ зах дээр тэрэг түрээ явж исэн. Зүг тэрэг түрээ тийм. Тэрэг түрээ явж исэн бах гэж одоо магадгүй сонсогчд нь мэдв. Энд ярьж исэн үү? Тэгэхгүй баха. Ер нь би өөрөө ч ер нь ярьж байгаагүй. Би өөрөө ч мэдээгүй. За ингээ янз бүрийн ажил хийж яваад хэдэн жилийн дараанаас дуу хийж эхэлсэн байна. За тэгээд явжгаад ажлуудаа ингээд явж исэн. Нөгөө л нэг мэдрэмж маань ингээл дотроос ингээд болтгоо. Ч дуугаа хий. Энэ мөрөөдлөө сонго. Энэ зүйлээ ингээд хий. Одоо ч гэсэн тэгдэг л дээ. Би ингээд өглөөсөрөө л юу их вэ гэж юусоо боддгоо. Надад юу их вэ гэж бодогдох юм бол би шууд микрофоноо залгаал юмнуудаа хасаагаал хийж эхэлдэг. Тэгээд найзуудтайгаа байр түрээсэлсэн. Одоо яг нөгөө тустаа гараад. Тэгээд тэр үед болонгот яг нөгөө нээлттэй юмаа хийх орчин нь бүрдээд. Тэгээд тэн дээр оролдоод ингээд хийгээд үзсэн чинь маш гоё мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмж надад айгүй их таалагдсан. Энэ бүхний эцэст би яг ингэж бодож явдаг юм аа. Тэр ерөөсөй гоё болоогүй л дээ. Гэхдээ тэр ямаагүй маш гоё мэдрэмж надад төрсөн. Тэгээд тэр мэдрэмжийг дахин авахын тулд би хийсээр байсан. Тэгээд тэр үеийн олонгууд нэг 19 дөл байсан байна. Тэр гэрээсээ яваад 1-2 жилийн дараас байр түрээсэлдэг болоод тэгээд дууж эхэлсэн байна тийм. Тэгээд анхны цацсан дуу нь чиний одоо яг өөрөө оролцсон хитдэг дуу ч юм байсан. Анх дүг дээр цацсан дуу болохоор нэг оролдлого хийгээд дуунууд хийгээд за нэг 20-30 дуу хийсэн байсан баха. Гэхдээ тэд дандаа нэг юм тал ч юм уу бүрэн дуусгаагүй, миний сэтгэл түрээгүй юмнууд байсан. Тэгээ миний ихний дуу болохоор бас айгүй сонирхолтой. Тэр үед чи яг нэг одоо манай дээдлийн үеийн рэпрүүд амар хайптай байсан үе. Тэгээ ер нь одоо ингээд би ингээд хийгээд эхлүүл мэдээж энэ хүмүүсээс ялгарч харагдахгүй л надад боломж байхгүй юм байна гэдэг юмыг анзаараад за би яаж эхлэлээсээ зөв яаж эхлэх вэ гэд бодонгуудаа тэрнийг сонсч ирсэн нэг юм фэйсбүүкээр хамууд миногас бэндо сонсч ирсэн. Тэр дууг хийсэн. Тэр болонгууд нөө албаар яавал вайрал болох вэ гэж бодож ийсэн доо. За би эхлээ хүмүүс танигдах хэрэгтэй юм байна. Тэрний араас намайг хүмүүс юу гэдгийг маань мэдхэд болно. Тэрнээс би юм хийдэг гэж шууд эхлэх юм бол ойцтой. Тийм. Эхлээ би танигдахын тулд танилцуулга гэд өөрийгөө эвдээд яг юм олонний чихэнд хүрэх дуу хийх хэрэгтэй юм байна гэж тэр дуу хийсэн. Тийм. Тэгээд тэр дуу хийжсэн. Тэгээд тэр дуу очих хэвээр газартаа очисон. Хүрэх хэвээр зүйлдээ хүрсэн. Тэр YouTube-с устгацсан. Тэгээд би за одоо ингээд ганц нэг хүн мэддэг боллоо. Ийм хүн байдаг юм байна гэдээ анзаарчлаа. Одоо би энэ хүмүүст анзаарсан хүмүүстэй энэ хүн чи ийм юм хийдэг юм биш гэдэг зүйлийг нь мэдрүүлэх гээд за одоо олонгот би өөр юмнуудыг хийгээд цааш нэгээд явсан. Тэгээ нөө хасаагүй бооны хангөө гэд нэг пароди энтер гарсан байсан шүү дээ. Тэгвэл ингээд дуу хийж эхлээд дуугаа цацж эхэллээ тий. Эхнээ дуу ингээд сошиал руу ороод вайрал болоод хөрхөн хүмүүс таньдаг болсон гэж штий. За тэгээд тэрний араас чи ингээд за одоо би уран бүтээлийг хийж үзүүлье гэд хийгээ явсан байна. Тэгээд огт ингээд хүмүүс чамайг таньдаггүй тий. Барс тэр тэрэг түрээ явж исэн ч хүн таньдаггүй байж агаад ер нь хүмүүс таньдаг болоод хүмүүс нэг мэдээд байгааг тийм мэдэрч исэн үе байсан мэт тий. Байсан. Тэр үед яг мэдрэмж нь ямар байсан бэ? Таалагдчихсэн үү? Эсвэл
сандарсан, айсан. Надаа ер нь ямар ч тэр ер нь одоо энэ фэн бейс ч юм уу намайг таньдаг хүмүүсээс би бас тийм гүнзгий мэдрэмж бол авдаггүй. Надад дуртай намайг ингээд цаашдаа хөгжмөө хийгээсэй гэж боддог сонсогч нар болон надад Магдалины урмын үг хайрладаг тэр сонсогчтойгоо би айгу нээлттэй ярилцаад ингээд ойрхон байдаг. Тэд нартай айгу талархснаа шууд ингээд илэрхийлждэг, хэлцдэг. Намайг муулах ч юм уу аль эсвэл ингээд таньчаад таныг өнгөрөх ч юм уу холоос ингээд лоо нөгөө гэдэг зүйлүүдэд бол ерөөс ачаал бүлэгддэг. Надад ямар ч мэдрэмж төрдөг. Өөр амар гоё тогтун байж чаддаг юм тий. Тэ. Тэгэхээр нэг ангирдаггүй бас сэтгэл нагаар ундаггүй. Үгүй ангирдаг сэтгэл санаагаар ундаг. Миний ер нь энэ өөрийгөө би л өөрийгөө тэгтээ тэгж бодож байгаа л да. Би сэтгэл зүйчтэй уулзч үзээгүй. Би сэтгэл зүйн эмчилгээ одоо миний сэтгэл зүй ямар байгаа юм бол гэдэг талаар ерөөсөө судалж үзээгүй. Гэхдээ би мэддэг. Яаж мэддэг вэ гэхээр би баярлал маш огцон баярлаж одоо таацанд тултал баярлаж гуниглуул шаланд тултал гунигладаг төрлийн хүн. Амар савлгаатай. Би өнөөдөр одоо энд ингээд одоо 50 айгуу 50 байгаа. Ингээд байжснаа би гараад нэг зүйлээс болоо шууд уйлж олно. Хамаагүй. Шууд уйлна. Альсвал гарснаа шууд найзуудтайгаа уулзаа. За өнөөдөр гаръя. Өнөөдөр ч идэх үлээ. За идүүлээ хэвээр. Тэгээ харилж хашаараад тий. Ер нь айгуу докторгүй сэтгэл зүйтэй. КК-ийн хувьд ер нь бол айгуу тийм гэгээлэг эерэг дуунууд хийдэг штэ тий. Тэгэл бас ерөөхдөө бараг одооны рэпрүүдийн ингээд хамгийн айгуу эреглүүж эхлүүлдэг гэж боддог байхгүй юу? Тий. Уус яг дооных нь өгнө тийм мэдэн штэ. Тэгвэл ер нь өөрөө дотроо тийм сэтгэл готролд орж исэн үү? Тийм амар дарк мэдрэмжийг авч исэн үү? Миний анзаарснаар магадгүй хүн сэтгэл готролд ороод давж туулж дуусныхаа дараа би тэр үед готраад исэн юм биш тий гэж мэдэрч юм шиг санагдсан. Тийм үү яасан? Маш их байсан. Ер нь надад байнга тохиолддог. Энэ миний ер нь хамгийн том асуудал болдог надад. Одоо би ингээл хүмүүсийн харж байгаагаар одоо ингээ нэвтрүүлэг дээр ч юм уу, клипэн дээр ч юм уу, сторин дээр ч юм уу тий. Айгуу аз жаргалтай мэдээж ингээд би чинь занадаа хэцүү байна. Тэгээд ихгүй ойлгомжтой. Тэгээд гой байгаа мөчүүдээ хуваалцдаг. Сэтгэл готрлын үед болонгууд би зүгээр л ганцаараа ингээд айгүй сэтгэл готролд ордог. Ер нь багасаа тийм байсан. Жохон юм дотгошоогоо өөрийгөө ингэж хэмнэлээд ч гэх юм уу. Тиймэрхүү юмнуудыг айгүй их мэдэрдэг. Тэгээд ер нь жоохоо өөрийгөө л сэтгэл готролд оруулах гэдэг. Ер нь хүнээс илүү дотны хүмүүсээсээ үг сонсч чаддгүй. Тийм. Тэр хүмүүс намайг шүмжлэхээр би шууд ингээ гомдчих гээд. Бус хүмүүс л намайг муулна уу, одоо намайг загнана уу. Тийм хүн дээр тусахгүй. Тийм тэгээд тийм юм дээр сэтгэл готролд орно. Өөрийгөө хэцүү байдалд оруулна. Яагаад чинь зүгээр ингээд нэг юм жижигэн юм дээр ингээд тэгчээд байдаг. Одоо жишээ нь би нэг газар ингээд тоглолтоо хийх чилаа гэж бодоход дуулчаад одоо манай би өөрөө хэлийг угаал. Тэгвэл манай ээж над руу залгаад амжилт хүсэв нэг хөө ингээд тоглолтонд гэж өнөөдөр хэлсэнгүү дээ. Гэл би шууд ингээд даун болчихдог. Жохо юм гомдомтгой. Тэгээд одоо ингээд ярангуут нөө манай хүмүүс чинь л ирэн байж чичлгэлдэгдэн шүү дээ. Тийм надад бол хамаагүй. Би гомдмороо үнтэй гомдож болно. Би тийм юм мэдрээд шүү дээ. Миний мэдрэмж тэнд тийм хэлээд юм. Би л тэгж байгаа. Тэр хүн хадч болов шиг тэр хүн ингээд тийм юмыг тоодгүй хүн байж болно. Тэглээгээ би тийм байхалгүй. Би тэр хүнийг ерөөсөө чи өстой хадч болов шиг хүн байна гэж шүмжлээгүү.
Тэгээд айгүй их сэтгэл готролд орно. Сэтгэл готролд орохлоор гэхдээ одоо нөө хүмүүс алкогол хэрэглэдэг ч юм уу. Тэрийгэ мартах гэж одоо гадуур сэлгүүцдэг ч юм уу. Зарим нэг нь нар тамхи, зарим нэг нь амиа орлолт. Тиймэрхүү зүйлс бол байхгүй. Харин хаач зүгээр ганцаараа байдаг. Өөртөө ярилцдаг, дуу сонсдог, уйлмар санагдвал уйлдаг. Тэгээд нэг задлаад юм ярихад сэтгэл гутралаасаа болоод дургу байгаа зүйлээ хийх ч юм уу. Эсвэл өөрийгөө хуурах. Одоо хүмүүс айгүй их өөрийгөө хуурдаг юм шиг надад санагддаг. Өнөөдөр хэцүү байлаа надаа. Би одоо найзтайгаа гармаар байна. Би уумаар байна. Тэр зүйл яг өнөөдөртөө л мартуулна. Маргааш би дахиад нөгөө мэдрэмж аавна. Тэрний оронд миний хийдэг юм болохоор өөртөө ярилцдаг. Тэнгүүд хүмүүс сэтгэл готролаасаа болоод надаа ард тамхи хэрэглэхгүй болвол би нэгээ давж чадахгүй надад хэцүү байна. Тэнүү ард тамхи хэрэглээлээдэг улам асуудлууд нь ороод идэг. Дээргээ харсан чинь зүгээр нөгөө асуудал нь шийдэгдсэн ч гэсэн донтогч болсон байх жишээ нь ч юм уу. Тэнгүүтээ сэтгэл готролд орсондоо болоод ийм гоё амьдрал айгүй баялаг юм лээ. Би амьдралын гоё зүйлсүүдийг айгүй их мэдэрсэн. Тийм. Би амиа орлох оролдлого хийжсэн. Тийм. Гэхдээ би тэр үед амиа орлсон бол одоо ингэ бодонгууд би ямар тэнэг юм бэ? Ийм гоё амьдрал биш үү энэ ч юм. Би ийм зүйлүүдийг мэдрээгүй хүчээсэн биш үү? Тийм. Тэгээд сэтгэл готролоосаа болоод амиа орлох талаар бодогдож байгаа бол тэр бол маш хуваа хичээсэн адгийн айгүй юм сэтгэхгүй хувьд доголдолтой хүний хийх үйлдэл юм шиг надад санагдсан. Миний бодол. Яагаад амиа олмаар санагдсан бэ? Тэр одоо магадгүй хамгийн хүнд асуудал байсан болов уу гэж. Тийм би нэг юу хийхээ мэдэхгүй. Тэг хинч намайг ойлгохгүй байгаа юм шиг би нэг юм нийгмээс ангид одоо хүмүүс тэнд ингээд нэг сэдвийн талаар аягүй гоё ярилцаад байж хат би тэрийг ерөөсөй ойлгохгүй. Энэ хүмүүс яаж ингэж нэвтрэлцээд байгаа юм бол би яагаад энийг ойлгохгүй юм бол надтай яагаад тэнч миний ярьж байгаа зүйлийн талаар ярилцахгүй байгаа юм болж гэдэг юм. Ганцаардах мэдрэмж авах. Тэгээд өөрийгөө буруутгах. Хинч намайг буруутгаагүй байхад би өөрөөсөө ичиж санаа зовж өөрийгөө буруутгаж өөрийгөө идэд энэ л гэсэн үг л дээ. Тэгж тийм мэдрэмжээс болоод ийм мэдрэмж удаан мэдэрч чадахгүй юм шиг санагдаад. Тийм тэгээд оролдлого хийсэн. Бүр яг оролж байгаагүй. Дээрээс нь оролдлого хийхдээ тэрийг биелүүлээгүй. Одоо би тэгээгүй айгүй их баярлалтай. Надаа саяхан би нэрээ яалаа. Намар болоод навчнууд шарлаад эхэлсэн чинь хөдөө яваад тэгээд хөдөө явангуудаа очиод ингээ модон донд морьтой явлаа. Нар жаргаж явах үеэр би яг байгалийн тансгийг амьдрахын сайхныг тэр мэдрэмжийг айгүй сонир мэдрэмж байсан. Өмнө авч үзээгүй. Айгүй их юмыг ойлгож аваад өөртөө ярилцаад тэнд ганцаараа манай зүтлэх хөтлөөр ингээ сайхан тако явцсан. Тэгээд би яг тэнд ингээд мэдрээд урт амьсгаа аваад тэгээд би эргэд бодохдоо би яагаад тэр зүйлүүд дээр тэгсэн юм бол би яагаад тийм зүйлийн талаар бодсон юм бол тэр үеийг ингээ ард нь гарцаа одоо амьдрал ямар гоё юм бэ гэж амьдралд айгүй талархсан. Хүнд мэдрэмж нь хэднээс? Хүнд мэдрэмж нь яг нөгөө өсвөр үе. Ер нь тэр үед айгүй их хүүхдүүд тэгдэг юм лээ. Би одоо энийг айгүй ингээд ярмаар өсвөр үед хүүхдүүдийн сэтгэл санаа айгүй маш тогтворгүй байдаг. Ишээ бол ишээ хөрчгөөл энд гоё үйл тийш явж гал хэцүү байвал өөрийгөө гэмтээч гээл ч гэдэг юм уу. Тэнд ингээд болохгүй буруу зүйл сонирхлыг нь татаад
айгүй их алдтай юм шиг надад санагддаг. Яг тэр үедээ л яг тийм мэдрэмж авсан. Яг тэр үедээ хамгийн их алдсан. Тийм. Тэгээд өөртөө маш их ярилцаараа эцэг ихтэйгээ боломжгүй байгаа бол найзтайгаа өөрийнхөө дотны хэсүүнтэй бүр ярилцах юм байхгүй байгаа бол өөртөө цаг гаргаад өөртөө хайртай байгаад сэтгэл зүйчтэй ч юм уу. Эсвэл өөртөө ярьсан ч бол. Тийм. Нүдэн ханаад өөртөө ярилцаад. Тийм ээ. Тэр үед яг хамгийн хэцүү тийм мэдрэмжүүдийг авч ирсэн. Тэг яг нэг хүүхдүүд өсвөр наснда аюу их амиа орлмоор санагддаг гэдгийг би сонсож гайхчихсан байхгүй юу? Яг л би ерөөсөө өсвөр наснда тийм мэдрэмж авч байгаагүй. Гэхдээ нөгөө тийм амьдралын амархан байсан уу гэвэл үгүй. Айгу дарамттай хэцүү байсан. Магадгүй шалтгаан гэвэл би одоо ингээд нэг хүмүүсийн илтгэр хойд ээжтэй өссөн хүүхэд байхгүй юу? Тэгээд тэрийг бас ядчихад ингээд нөгөө 7 настай байхдаа л гэж би таамагладаг л та. 7 настай байхдаа аав ээж хоёрын ингээд самсргуу ярьж исэн ярианаас мэдсэн. Тэгээд тэр яриа шүн болсон. Тэгээд шүн сэрсэн чинь аав ээж хоёр хоорондоо ярьж исэн байхгүй юу? Намайг ингээд нэг хүнтэй амар адилхан болоод байна гэд. Тэгээд би сонсоод хийм бол доо тэр нь гэж бодсон чинь аав хажуунаас нь тэлгүй хаад идэрсэн ээж юм чинь гэдгийгсэн баггүй юу. Тэр яагаад сэтгэл готрал гэдэг сэдвийг сонгосон бэ гэвэл энэ надад ингэж илүү ойрхон санагдсан. За сэтгэл готрлыг ерөнхийдөө зарим хүмүүс магадгүй мэдрэхгүй ч гэж болно. Мэдэрч болно, альч наснаа мэдэрч болно. Миний хувьд ингэж бүр жоохон байгаас хэлсэн юм шиг санагддаг баггүй юу. Яагаад гэвэл чи одоо ингэж амар гоё ирэх хүүхэд байсан байна тий. Яг би ойлгох гэдэг. За ирэх хүүхдээс юм байна. Тэнгуут би болохоор тийм байж үзээгүй. Тэгэхээр амар багаас хэлсэн гэж боддог. Тэгсээр нэ би ингээд өсвөр наснда ерөөсөө амиа орлыг гэж бодож байгаагүй. Зөвхөн эндээс явъя, энэ гэрээс урдан явъя. Тэгээд гоёор өөрөөр амьдарч үзье гэж боддог гэсэн. Тэгсээр нэ амиа орлыг гэдэг бодол надад бүр амар сүулт төрсөн. Хэцэнээс 2 жилийн өмнө юм уу? Саяхан тийм. Тийм саяхан. 2 жилийн өмнө насанд хүрснийхээ дараа тэр хүртлээ би ер нь ингээд амар буцалж амар тууштай яасан байхгүй юу? Тэгээл тэгсэн чинь гинт ингээд бүр яад ч юм яах гэж ингэж чигээд байгаа. Тэг юуны тул гэж бодогдоод тэгээд амар амьдрал утгагүй санагдсан. Одоо тэр мэдрэмжээс гарсан мэлээ. Гарсан. Тийм. Тэгээд тэр үед нэрээ би сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэсэн. Сэтгэл зүйчдэр явдаг гэсэн. За тэнгууд манай КК болохоор сэтгэл зүйчдэр явж үзээгүй байна тий. Тэнгууд би сэтгэл зүйчдэр явж үзээд угаасаа готралтай байна. Тэгээд тэр нь ингээд бидний ингээд нөгөө амьдралын бүх шийдвэр гаргалтад сэтгэл зүйн нөлөөлт юм билээ. Готралтай хүн нэг өөр шийдвэр гаргана. Цаа ирүүл хүн нэг өөр шийдвэр гаргана. За мэдээ сэтгцийн асуудалтай хүн бол цаа ингээд төсөө шийдвэр гаргаад тэр кейсүүд бас бид нарыг ингээд цочирдуулаад явж байгаа шүү дээ. Одоо би зөвхөн юм дээр харъя гэж бодсон бэ гэхээр үр хүүхэд дээрээ тэгээ нэрэл ингээд бага наснасаа л ингээд бид нар ингээд төрснөөсөө ахуулаад ерөөсөө сэтгэл зүг бүрдэж идэм байх. Тэгэхээр ядчил одоо за окей би бол ингээд багасаа готролтой хүн болж аж. Тэгэхээр нэрэл одоо дүүнер хүүхдүүдийнхээ сэтгэл зүй дээр анхаарах хэрэгтэй юм байна. Тэг бид нар ингээ боловсрал гэлээд яа энэ Монголын боловсрал тийм сайн биш. Тэгсээр нэ сэтгэл зүйн ойлголт бүр нэг одоо л ингээ яг нэг гайгүй болол хийж байгаа. Тэгэл хүмүүс ингээл би гонигтай андаа надад амар хэцүү байна гэж байгаа хэрнээ яг үнэхээр бүх хүмүүс сэтгэл зүйч рүү шууд гүгээд очтгүй л байхгүй тий. Тэгэхээр би асуурч үзье гэж удаад надад амар амьдрал зүснэгдээд яг сэтгэл зүйн зөвлөгөө авч ирсэн. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө аваад ингээд миний сэтгэл зүй дээлж чаас надчихсан. Тэгэд энэ амиа хорлолт гэдэг бол надад ингээд хүүхэд байхаас ахуулаад тэр нэг өдрийг хүртэл амар хол зүйл байсан байхгүй юу? Чиний ч гэсэн юм байсан. Яагаад хүн тэгж бодд юм бол гэдэг нэг ойлгохгүй.
Тэгсэн чинь яг тэр өдөр ингээд надад амар ойрхон. Тэгээ бараг ингээд надад амар тотно. Тэгээ санагдаад тэгээ шууд сэтгэл зүйч рүүгээ бичээд цаг аваад болчихсон. Маш зөв шийдвэр хийсэн байна те. Тэн нөө би бодохдоо энэ ч нэг хүмүүс ярьдэн штэ. Мэдээж ор үндэстэй болохоор л ярьдаг баг. Зүүнний үзүр дээр будаа тогтохтой адилхан хүм мөн болж төрөхтэй. Тэгвэл адгалжийн назах нь би хэрвээ амиа орлол эцэг их найз нөхөд болон ард байгаа хүмүүс надад итгэжсэн хүмүүс ямар их надад гомдох бол тэгж айгүйх бодсон. Тэгээд хамгийн буруу үйлдэл юм байна гэдгийг л маш их ойлгосон. Би ер нь цаашдаа одоо надад тийм бодол төрөхгүй байх гэж бодож байгаа. Яг гэвэл би тэр бодлосоо хойш маш их гоё зүйлийг мэдэрсэн. Тийм. Өөрийгөө хуурахгүйгээр ямар хүний зүгээр л таашааж чадвал өдөр тутамдаа хийдэг үйлдэлүүд хүртэл маш сайхан, маш гоё зүйлсүүд байдаг юм байна. Тийм. Тэгээд одоо нөгөө хүмүүс тэгдэг штэ. Ийм хуурамч хүмүүс донд амьдарч надад хэцүү байна. Тэр хүн үнэхээр өөрөө үнэн байж чадвал тэрнийг үнэнтэй таардаг юм байна. Зам мөр нийлдэг. Тэр хоёр үнэн байсан болохоор хоорондоо огтлцдаг. Тэр үнээ олжуулж юм гэдэг юм. Хийх зүйлээ олжвол энэ цаг хугацааг даваад гарчвал тэр өдрүүдийг төвчээд өнгөрчвөл одоо нэг тэгдэг шүү дээ. Бид нар чинь нэг ажлыг амар зовж хийж ирсэн нэг цалин буух өдөр айгүй жаргалтай өглөө ингээл сэрэл айгүй аз жаргалтай ажилдаа очивол цалингаа авал яг тэрнтэй адилхан тэр хүнд өдрүүдийг давсны ар дээр өрөөгөөч заавал өгдөг гэж боддог. Ийм мэдгүй миний бодлоор л ав нэг тийм завсаар байгаад ч юм уу те ийм гой сайхан зүйл мэдрэхгүй байсаар хагаад өгсөн хүн гэж бол мэдгүй байх тийм юм мэдээж байх эсвэл Тэнгүүд хоёлынгийн ханы нөгөө туйлсан арга замууд өөр байгаа дээ шүү дээ. Тэгээ бас хугацааны хувьд ч гэсэн өөр юм. Тэгээ би бас харьцангуй насанд хүрсэн байсан болохоор одоо нэг илүү мэрэгжлийн одоо зөвлөгөөр сонгосон байна. Тэнгүүд KK-ийн хувьд одоо насанд хүрээгүй байсан. Тэ. Тэгээд эргэн тойрных нь бүх хүмүүс ойлгох байгаа юм шиг санагдсан. Тэгээд яаж давж туулсан юм? Энэ одоо гүн сэтгэл готрол хэдийн хугацаанд ч амд явагдсан байна. За нэг сарын хугацаанд юм болоо. Сар бүр тийм хүн санагдаад сар амиа орлмоор санагдсан. Аагүй сүултээ бүр ингээд аваараад. За. Би галт зурчихсан. Яг л галт зум болох гэж байгаа юм шиг санагдсан надад бүр ингээд одоо нэг тийм зургнууд байдаг шүү дээ. Ийм бодол нь бүр ингээд тэр үл яг л жинхэнэ юм байлээ. Би тэр зургийг хараад ингээд жоохон ойлгодгүй байсан байхгүй. Тэгсэн чинь бүр үнэхээр л тийм болт юм бэл. Хүний одоо би нэг сэтгэл готрлаас болоод нойргүй, хоолгүй ганцаараа байгаад байгаа шүү дээ. Өөрийгөө тусгаарлцсан. Тэгээд ингэж явж яснаа сүултээ ингээл амар их юм олон хүн ярьж байгаа шум сонсогдоод гэртээ ингээд хинж байхгүй байгаа хэрнээс. Тэгэл ингээл юмнасаа ажичээл гармааргүй санагдал өөрийгөө улам ингээл дотгошн болгоол. Тэгэд яг энэ бүхнээс гаргасан юм болохоор айгуу сонио. Тэр зүйл өстой юу ч хийж болох юм бэлээ. Миний анзаарснаар яагаад юу ч хийж болох юм бэ лээ гэж аав гэхээр дуу байсан. Тэр дуу нь болохоор би бас ер нь дуу гэдэг зүйл маш чухал зүйл юм байна. Тэгээд ч магадгүй би дуунд улам дурлсан баг. Гүнзгий. Тэр дуу нь болохоор одоо надад багш нарын ч юм уу эцэг эхийн заагаагүй зүйлийг надад дуу зааж өгч байсан. Мара гэдэг хүний Monster Live гэдэг дуу. Тэрэн дээр одоо хүнийг хүн байх тухай. Хүн үнэн байх тухай. Хүн нэгэндээ худлаа хэлэхгүй тий. Хэрвээ худлаа хэлвэл чи ийм хүн.
хэрвээ үнэн байвал чи өөрөө өөртөө эзэн. Тиймэрхүү зүйлүүдийг хэлсэн байх чинь. Давж туулсан энэ бодлоо огт давж хаяхад нөгөө хүнтэй ярилцаагүй зөвхөн дуу сонссон юм. Тийм. Шинэ мөгцтэй. Тэгээ ганцаараа байсан. Тэгээ тэр дууг нэг удаа сонсоод тэгж орсон уу? Хэд удаа сонсоод? Маш их дуу сонссон. Зөвхөн тэр дуу болонгууд надад зүгээр хүн өөртөө эзэн байх хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй юм байна гэдгийг хэлсэн л дээ. Тэгвэл би яг нэг сэтгэл готрлаас гаргасан дуу нь болохоор бүтэн юм цомог байсан. Тийм. Тэгээд Who You Falling гэд Ганагийн дуу байсан. Заримдаа гангстер хүнд ч гэсэн тэрвэрлэлт хэрэгтэй байдаг гэдэг лайн бас байдаг. Тэр дууны одоо энэ юу яа шанз байдаг баха ятгах жилөө бит нь тэр нь айгүй ингэж сэтгэл хөдлөлийг мэдрэгдүүлээд тэгээд үгнүүдийг ингээ орчуулад үзэнгүүт одоо хинд миний юу гэж бодох юм амаатай одоо ингээд юм байдаг тийм байдаг нэтэр тийм тэр үгнүүдийг ингээд ойлгоод сонсоод ингэнгүүт би ганцаараа энийг мэдрэг юм байна. Энэ чинь хүн болгонд тулгардаг асуудал юм байна. Тэгээд эргээд харуул энэ зүйл чинь даваад хүн болгоны даван туулах ёстой зүйл юм байна. Би ганцаараа ингээд зовоод би ганцаараа юм хэцүү байгаад хүмүүс даваад гардаг юм байна. Ард нь гарахлаар амьдрал чинь ийм байдаг юм байна. Одоо ингээл би хэрвээ тэр үед дуу хийдгүү байх үедээ байхгүй. Тэгмүүд тэр үед тийм болцсон бол өнөөдрийн би байхгүй. Тэгээ одоо бол би байгаа амьдралд аюу их талархаж амьдардаг. Одоо хэлсэн шүү дээ би дахиж надад тийм бодол төрөхгүй байна. Тийм. Одоо бол би аюу аз жаргалтайгаа өөрөөсөө чамайг хэцүү байгаад байгаа зүйлүүдийг бас үгүй болгох хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол тэр сэтгэл готрлаас олдож чадахгүй. Яагаад тэр юунаас болж тэр сэтгэл готролд орсон гэдэг нь чухал. Тэр асуудлыг шийдээд тэр зүйлийг байхгүй болгож иж онгоогоод нэг сайхан бүх юмны ард гараад хэцүү даалгаврыг давцсан юм шиг. Нөө хожил гэж байдаг шүү дээ. Маш их бэлтгэл хийж зовсон. Тэр тэмцээн дээр тэгж их зовоод эрсдлийг ардаа үрээд гарсны дараа тэр хүссэн зүйлээ авдаг. Тэгэхээр чамд мэдээж мөрөөдөл байгаа, зорилго байгаа, бодсон бодлууд байгаа. Тэрэндээ хүрэхийн тулд тэнэг үйлдэлүүдийг битгий хийгээрэй гэж захимаар байна. Миний анзаарснаар бид нар гуйнгэлахыг, тэгээд уйлахыг, уйтгарлахыг байж болохгүй зүйл гээд ойлгоцсон юм шиг лээ те. Яад ч юм гээ бид нарын ээж авдээ ойлгонгод за битэвэл гэлтэй яа гуниглаад байгаа гэлтэй. Тэнгүүт угаасаа байж болох хүн болгонд л байдаг нөгөө хэвийн сэтгэл зүйн мэдрэмж байхад тэрийг нөгөө мэдтгүүгээсээ болоод би ганцаараа ингэж байгаа юм байна гэд ингэж амьдрмааргүй ингэж тийм муухай бодол ингэж орж ирж ирсэн байгаа байхгүй юу. Одоо бол ингэж надад яг за би гуйнгэлж чинь за одоо юу мэдрэх нү ямар мэдрэмж төрөх нү үзье да гэд ингэж нэг тийм энэ хэвийн зүйл юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэр чиний хувьд бас одоо магадгүй юм бодол тэгээд явж байгаа эсвэл ийм бодол төрөх хин нэг юм байвал чи юу гэж хэлэх вэ? Одоо тэгэл маш ойлгомжтой. Битгий надад ч юм бол юунд ч хүрэхгүй. Дахиж хүн амьдрах үгүйгээ мэдгүй нэгдүгürt. Хойднаас гэж байдаг ч юм уу ч юм уу те. Хүмүүс одоо хурдан төхөрөөд урд үг юм уу хийж гэр. Яг төрөх үгүй юу те. Тийм. Тэгээд дараа насандаа энэ одоо тэгээд жишээ нь за өвчлөе гэж бодъё. Тэгсэн чинь дараа төрөлтөө хүн зүйлээ санахгүй шүү. Тэгснээ дахиад яах юм? Сэтгэл готролд орсноо дахиад л юм болов. Айлсвал дахиад төрдгөө л яах юм? Хүн тэр зүйлийг хийгдснийхаа араас харамсвал яг үндэ сэтгэл готрол чинь зовлон биш.
Энэ зүйл чи яг үндэ зовлон байсан юм байна. Тэнд амиа оруулжвал бүх зүйл гой болчих юм шиг санагдаж байгаа тэр хүн яг амиа оруулсан чинь тэрнээс их хэцүү газар байнга зовлонтой байдаг газар очиж үл яах. Бид нар яг дараах амьдралыг мэдгүй. Тийм энэ ч үгүйсэхгүй. Тийм болохоор одоо мэдж байгаагаараа мэдээж жаргал ирнэ. Зовлон харна байгаа юм чинь цагаан байгаа. Тийм. Заавал байгаа. Өнөөдрөөр битгий бодорой. Ер нь хүн уртын зориг амьдралаа уртаар төлөвлөөд ингээд явчихлаэр тэр зүйлийн талаар боддгүй юм билээ. Өөрийгөө завгүй байлгаарай. Тийм. Тэгээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээрэй. Өөрийгөө хэцүү байлгаад байгаа зүйлсээс байнга холоогаарай. Тэр сайн зүйл байсан ч хамаагүй. Заавал муу зүйлээс холоогаарай гэхгүй. Тэр зүйл чамайг хэцүү байлгаад байвал, тухгүй байлгаад байвал холдчих. Зүгээр болдгийм билээ. Би ингээ болохгүй байна гэж айгүй их алдсан байхгүй. Энэ чи ингээд ээ штэ. Болохгүй байна штэ. Би ингээд яах юм бэ? Өглөөс ирэхээр энэ зүйл чинь намайг ухтаад байна штэ. Тэгэл яваал ивэл өөрийгөө хэцүү байлгаал яваал гэдэм бэл. Тэгэхээр тэр зүйлээс өөрийгөө салгаж авч өөрийгөө тайван байлгах замыг хүн ер нь эцэст өөрийнхөө мэдрэмжийг л мэдэрч амьдарч байгаа болохоор өөрийгөө тэр зүйлсээс салгаж аваарай. Тийм тэгээд заавал ард нь гарна. Заавал тэр өдрүүд дуусна. Тэр бол хүн дараа төрөлтөө ямар байхыг мэдэхгүй гэж байгаатай адилхан. Заавал жаргалтай өдрүүд ирэх нь харин мэдж байгаа. Тэр зүйл заавал ирнэ. Тийм болохоор өнөөдрөөрөө битгий бодож өөрийгөө гэмтээж одоо нэг юм миний анзаарснаар манай үеийнхэн тохиолдож байсан байхгүй. Гэл нэг гараа зүсчдэг те. Тэгээд тайвширдаг гэдэг юм. Тэгээд тэгсэн чи одоо ингээд харсан чи баах юм сөрөвтэй. Тэр эмхтэн хүний гоо сайханд айгүй буруу харагдаж байгаа байхгүй. Тэгэл чи наадах яа би асуудаг байхгүй. Яагаад ингэж байгаа бэ гэтэнгүүт тэр үедээ юм байсан юм аа. Гэхдээ одоо чи тэгээд тэр үедээ тийм байсан. Одоо чи тэр үедээ итгэцэн. Чи чамайг тайвшруулсан юм уу? Тэр асуудал чинь инглигээ шийдэгдсэн юм уу? Гэтэнгүүт үгүй л байгаа. Тэглээгээ шийдэгдээгүү. Өөр зүйлээс олж өөртөө ярилцаж тэр зүйлийн ард гарсан болохоор шийдэгдсэн. Тэрнээс биш гараа зүслээгээд тэр зүйлийг шийдэж чадсан нэг ширхэг ч юм байхгүй. Тэгэл иргэд харангуут юу алдсан бэ гэдгсэн чинь сэтгэл готрлаасаа гарцсан. Тэгсэн чинь нөгөө гарн дээрээ тийм ухаа сорвтой болсон. Одоо тэрнээс ичдэг байнга цам зүг өсдөг ч юм. Тийм тэгэхээр тиймэрхүү алдаануудыг битгий хийгээсэй гэж хүсэж байна. Тийм бас гуйж байна. За баярлаа. Тэгээд өөрийнхөө тулсан амьдрал те одоо хүнд хэцүү цаг үе. За тэгээд яаж давсан. Тэгээд магадгүй бас хүмүүст ингээд өөрийнхөө хэмжээнд бяцхан зөвлөгөө өгч гэсэн үгсэн. Бас ирсэнд баярлаа. Баярлаа. Тэгээд тухайс КК анхныхаа цомгийн нэлээд хийх гэж байгаа. Тийм. Тэгэхээр анхныхаа цомгийн талаар ярих уу? Тийм. Ямар ч сайн айгуу догтлолтой маш баяртай байгаа. Тийм. Тэгээд энэ бүхний эцэст би одоо тэр үед тийм мэдрээд явж исэн гэж сая хэллээ шүү дээ. Тэгсэн чи одоо би өөрийнхөө анхны цомгийг нээх гээд байж байна. Тийм. Би зоригтой хүрэх гээд дуунуудаа ингээд хийгээд гой зүйлсүүдийг мэдрээд одоо тэгсэн чинь ингээд би бүр бүхэлдэн цомог хийдсэн байх жишээ нэ. Тийм тэгээд миний анхны цомог masterpiece гэдэг нэртэй. Яагаад тэгж нэрлсэн бэ гэхээр би 9 дуу байгаа. Би бараг 90 дуунаас тэр 9-ийг шигшиж авсан баха. Тийм тэгээд хамгийн гоё сэтгэлээ шингээж хийсэн 9 уран бүтээлээ сонгож шигшиж авсан болохоор нэг ч муу дуу байхгүй гэж хувьдаа ээг орж байгаа. Тийм болохоор тийм нэр өгсөн. Тэгээд 10 сарын 11-нд цомгоо нэгж байгаа. Миний анхны цомог. Тэгээд 9 дуутай. Хаана болох вэ гэхэлэр цирк, яг циркийн Асаа циркийн баруун талд одоо ертөнцийн зүгээрээ зүүн талд Портал Лайв Хаус гэдэг цагаан Бөмбөр цагаан тийм. Бөмбөр цагаан газар хийх гэж байгаа. Тэгээд алдаа дутагдал байж магадгүй. Тийм. Тэгээд
айгу гоёч тоглолт болж магадгүй. Би бол нэг тэгж амар бүгдээрээ ирээрээ амар гоё юм болно гэж амлаж чадахгүй. Гэхдээ энэ бол миний баярын өдөр, бидний баярын өдөр, миний сонсогчдтойгоо уулзаж баяраа тэмдэглэх өдөр. Тийм болохоор намайг сонсдог, намайг дэмждэг хүмүүсийг тэнд байгаасаа гэж хүсэж байна. Тийм тэгээд тийм ээ да. За тийм ээ. Сэтгэлгээ авах стайл нэрээ чиний одоо бодож ирснээр өсвөр насндаа одоо тэгчихсэн бол чи юм гоё тогтолтой байхгүйсэн тийм ээ. Би ч гэсэн бас бол кикийг сонс дуртай. Тэгээ бас очноо. Баярлалаа. Тэгээрээ урьдлага явуулнаа. Бид нар ингээд нөө мэдрэмжээ сайн хийлж мэддэг юм байна. Өөртөө тодорхойлж мэддэг юм жугасаа яаж бусдад илэрхийлэхөө. Тэгээд бас гоныг баяр бүгд ингээд хэвийн нормал мэдрэмжүүд гэдгийг мэддгүү. Тэгээд тэрийгээ бас зөв илэрхийлж чаддгүү. Хүмүүс ч гэсэн ингээд сайн сонсч чаддгүү. Яг энэ тал дээр хүмүүст ингээд бас энэ ингээ хэвийн зүйл шүү тий. Тэрийг л одоо мэдрүүлэх гэж яг энэ подкаст маань явж байгаа. Тэгэд КК ч гэсэн яг энэ зорилгын дагуу өөртөө төрж исэн бүх мэдрэмжүүдээ илэрхийлээ. Тэгээд ингээд туршлагаасаа хуваалцсан. Маш баярлалаа. Маш баярлалаа. Тэгээд энэ зүйлийг би бас ингэж ярьж байгаа юм шиг дуун дээрээ илэрхийлж чаддаггүй байхгүй. Нөгөө нэг юмдаа баригдаад тэгээд энэ зүйлийн талаас ярмаар идэг. Одоо би сая хэлсэн нөгөө дүүнэртаа одоо айгүй их бага насны хүмүүс сонсож байгаа. Тэр дүүнэртаа ингээд одоо би ингээд стори хийчихэд ийм яриад чадахгүй. Тэгээд ийм гоё нэвтрүүлэгт урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд гоё сэдвийг хүндсэн байна. Танаа нэвтрүүлэгт цаашд нь амжилт хүсье. Шоолон гоё хүмүүс одоо дараагийн дугаарууд гэхэлэр чинь хүн болгоны дотоод ертөнц энэ зүйлийг яаж даван туулдаг талаар сонсно гэж тэгэхээр би бас дараагийн дугааруудыг хүлээж байна. Тийм. Тэгээд гоё сэдв хүндсэн байна. Баярлалаа. Маш гоё мэдрэмж нийлж бинээ ойлгож ярьслаа гэж бодож байна. Тэгээд энэ тэтгэгч Феликс ихий гарын бэлгийг дамжуулъя. Баярлалаа.